Манай улсад байгаа Солонгос улсын иргэдийн тал нь шашин, тал нь ямар нэг төрлийн бизнес эрхэлж байдаг. Гэхдээ бизнес эрхлэгчид нь ямар чиглэлийн үйл ажиллагааг Монголын хуулийн дагуу хийж байна уу, үгүй юу гэдэг нь тодорхой бус байсаар байна. Үүнийг батлах нэг үйл явдал өнгөрсөн оны сүүлээр болжээ. Зүүн талынх нь хүлэн мэдээ алдаад Солонгосын уламжлалт эмнэлгийн Кансансуг гэдэг эмчийг манай зочд бодол ирээд үзээд өгөөч гэж дуудаад хөлийг үзчихэд энэ саа болцсон байна гэж хэлээд тэгээд хөлн дээр бомб тавьсан эхлээд тэгээ бомб тавиад сорсныгоо дараагаар хавдцын үн дээр зүү тавиад цусын зүүгээрээ шивж гаргасныгаа дараа халуун жин тавиад олон удаа тавилсан цаг заваараа бол тавиараа гэж хэлээд тэгснийх нь яг тэр эмчилгээнийхэн дагуу хийсэн чинь хөлн дотроосоо арьс нь хууларч унаа дотроосоо муулж яалзраад тийм муудах тал руу ороод тэгээд энэ болохоо байсан юм байна гэдэг Солонгост бол очиод эмчилгээсэн тэр нь болохоор хөлнөөсөө балаад бөөрлүгэ тэр нь бөөрнийхөө дутагдал болгоод тэгээ бөөрнөөсөө балаад дахиад шээзэн хагдаа тийм хүнд байдалд орсон ба. Хэрвээ Монголд хөв байсан бол тэр хүн яг амь алдах тийм аюултай нөхцөл байдал бүрдсэний учраас тэр хүн Солонгост очиж эмчилгээ хийлгүүлээд бөөрөндөө эмчилгээ хийлгэж байгаа хөлөө тариулах уу эсвэл эмчилгээ хийлгэж байгаа бас хөлөө эмчилүүлэх үү гэсэн тийм асуудал дээр бас байгаа. Хохирогчид эмчилгээ хийсэн Mongolia Red Club-ийн эзэн Кан Сонсуг нь Солонгосын уламжлалт эмнэлгийн эмч гэж өөрийгөө танилцуулж байжээ. Гэхдээ өөрийнх нь эрхэлж байгаа бизнес нь зөвхөн арьс арчилгаа, массажны чиглэлээр л ажиллана гэж Баянгол дүүргээс үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байжээ. Хэрвээ Монгол улсын нутаг дэвсгэрт уламжлалт эмчилгээ зүй төөнүүрээр үйл ажиллагаа явуулах бол эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авч тухайн эмч нь эмчлэх хэрэгтэй эсхийг нь тодорхой болгох ёстой байдаг ч Mongolia Red Club-ийн эзэн Кан Сонсуг хууль бусаар ажлын байрандаа эмчилгээ хийсэн нь энэ юм а. Хохирогч болох И Юнгүн энд эмчлүүлэх боломжгүй болж Солонгос улсад очин эмчилгээ хийлгэж байгаа юм. Солонгост Бундан Ча гэх эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд хөлний арьс болон булчингийн дотоод эдэсийг холбосон хэсэг дээр үүссэн хурц эдэт өрөвсөл болох нь тогтоогдсон байна. За үүнээсээ болж илэгний Б вирус халдварлаж бөөрийн дутагдлаар өвчлсөн нь тогтоогдсон байх юм а. Хууль бусаар уламжлалт эмчилгээ хийсэн Кан Сонсуг хохирогчийн эмчилгээний урьдчилгаа зардал болгож $10,000 өгсөн байна. Тэгэхээр энд харагдаж байгаа юм бол ямар нэгэн байдлаар Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголд үйлдвэрлэх лицензтэй хэрэглэж болно гэсэн ямар ч бичих сэлтэхгүй зүгээр нэгэн бохны савнд өөрсдөө энэ уламжлалт эмчилгээний Солонгосын эмнэлэг өөрсдөө үйлдвэрлсэн энд баавгаан донд болон бугын чивийг найруулж хүний цусны эргэлтийг сайжруулах зорилготойгоор хийсэн эм гэж тайлбарлаж тухайн хохирогчийг эмнэлэгт очиж хандах үед нь уугаараа гэсэн зөвлөмжийг өгсөн байна. Нийт 400 гаруй ширхэг эмийг өгсөн. Эндээс 300 гаруйг нь уусан байгаамаа. Баавгаан донд бугын чивийг манай улсад худалдааж хэрэглэхийг хориглосон байдаг ч Кан Сонсуг гэх эмэгтэй бас л Монгол улсын хууль тогтоомжийг зөрчин хэрэглээ сууж байна. Хохирогчийн тал өнгөрсөн даваа гарагт улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргасны дагуу улсын мөрдөн байцаах газраас Кан Сонсугийн эрхлэж байгаа арьс арчилгаа гоо сайхны газарт шалгалт хийжээ. Тэр бид яг Mongolia Red Club гэсэн арьс арчилгаа гоо сайхны төвдөр ирээд байна. За энэ төвийн хувьд бол зөвхөн арьс гоо сайхны үйлчилгээ, массажны үйлчилгээ эрхэлдэг. Ямар нэгэн байдлаар зүү төөнүүр Солонгосын уламжлалт эмчилгээ, за мөн та бүхэн дээр үзүүлсэнчлэн эм тан хэрэглэх тусгай зөвшөөрөл бол огт байдаггүй. Гисэн хэрнээ хохирогчийн биед үзүүлсэн энэ хор хохирол нь бол зүү төөнүүр тавьсан, бомб тавьсан. За түүнээс шалтгаалаад эм тан уу хүртэл зөвлөгөө өгсөн байна. Одоогоор яг энэ эмнэлгийн эмчилгээ хийсэн тэр Кан Сонсуг гэх эмч нь хөдөө явсан гэсэн юм тайлбарыг энэ гоо сайхны газрын орчуулагч нь өгч байна. Манайх арьсалгаа гоо сайхны төв бүтэн биений массаж, хөл массаж, арьс эмэгтэйчүүдийн гоо сайхан зориулсан цайруулах үйлчилгээ, арьсыг суларсан арьсыг чангаруулах үйлчилгээ явуулдаг. Эмч маань бол Солонгос улсын эмч арьс арчилгаа гоо сайхны массаж хийдэг охтууд маань болохоор мэрэгжлийн массажист охтууд байгаа. Одоо яг эмч нь байгаа юу, ажиллаж байгаа юу? Одоогийн байдлаар эмч маань алга байна. Охтууд маань үйл ажиллагаагаа явуулаад эмч маань өөрөө массаж гардаж хийдэггүй болохоор зөвлөгөө өгөөд одоо байхгүй байна. Гадагшаага гарсан байгаа. Улсын мөрдөн байцаах газар даваа гаргаас эхлэн энэ хэрэгт шалгалт хийж байна. Зөвшөөрлгүй эмчилгээ хийж хүний дэрхтэн гонц ноцтой гэмтээсэн Солонгосын уламжлал ангаах ухааны эмч гэх Кан Сонсуг нь Хөвсгөл аймагт явж байгаа бөгөөд нэг ч удаа ирж байцаалт өгөөг байна.
Солонгос иргэний гомдлын дагуу улсын мөрдөн байцаах газраас шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байгаа. Өнгөрсөн нэгдүгээр өдөр улсын мөрдөн байцаах газраас Mongolia Red Club дээр очиж үйл ажиллагаа явуулж байгаа баримт бичгүүдийг хаанаас зөвшөөрөл авсан, ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тодруулсан. Харин улсын мөрдөн байцаах газарт мөрдөн байцааллыг явуулахад одоо эмчилгээ явуулсан гих Кан Сонсог гэх эмч өөрөө ирж байцаалт өгөөгүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбар өгч байна. Хэдийгээр хууль бусаар нууцаар эмчилгээ хийсэн Кан Сонсог эмч нутаг нэгтнийхээ амьд хүрэх төгсөнч эрхлэж байгаа бизнест нь Монголын талаас тавих хяналт шалгалт нь сул байгааг энэ үйл явдал харуулж байна. Зөвхөн энэ ч биш, өвөр Монгол, Хятад, Солонгос гэх мэт ардын эмчилгээ, уламжлалт эмчилгээ, гоо сайхны мис засал хийдэг, шивээс арьс засал гээд хуулийн дагуу юу бус уу гэдэг нь тодорхойгүй үйл ажиллагаанууд үргэлжилсээр байна. Үүнийг харж хянах ёстой мэргэжлийн хяналтын байгууллага болон эрүүл мэндийн яам хүнд юу хийх зөвшөөрөл өгч байгаагаа хангалттай шалгадаггүй нь харагдаж байгаамаа. Биднийг энэ сурвалжилгаа бэлтгэж явах үед хууль бус эмчилгээ явуулсан Кан Сонсог эзэнтэй Mongolia Red Club-ын үйл ажиллагаанаас болж эрүүл мэндээр хохирсон гадаад Монголын хэд хэдэн иргэд манай телевизэд хандсан юм а. Бид үргэлжлүүлэн мэдээлэх болно. Шууд телевиз соёлмаа мэдээллээ.